За Саранчлуун гишүүний төв суурин газар аймаг нийслэлийн ундны усны хэрэглээ хөрсний бохирдол түүнээс шалтгаалсан өвчлөл урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх гээд энэ би яг нөгөө процедурыг мэдэхгүй л байна л да. Яг яаж хийх юм? Энэ бүгд байгаа байхгүй бүх шинжилгээ нь гарцсан. Одоо жишээ нь Улаанбаатар хотын 18 мянган худаг бүгд хүн ууж болохгүй. За хөдөө орон нутгаар хийсэн судалгаанууд мөн адил нэг хөдөгт одоо 38 нөхөн жорлон оногдох жишээ нь хөрсний бохирдол гэдэг. Үе үеийн эрдэмтдийн судалгаа хийсэн. А гол нь энэ дээр урьдчилан сэргийлт хийхгүй эсүүлтгүүл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр биний бодол бол нэгэнт ингээд одоо нэгдсэн үндэсний байгууллагаас ч юм уу харьяалагдах байгууллагууд нь ингээд эрдэмтэд нь яамтууд газрууд нь судалгаагаа хийгээд дохимол болгоод эрдэм шинжилгээний хурал хийгээд батлагдсан юмн дээр эсүүлтгүүл байгаад байгаа. Энэ эсүүлтгүүдэл тэмцмээр санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр таны энэ хяналт шалгалт хийх нь яг аль чиглэл рүү одоо яг алийг хийх юм бэ гэдэг надад дахиад эхнээс нь мэдээлэл цуглуулад ирвэл үнэхээр нөө цаг алддаг. За чухал асуулт байна. Саранчлуун гишүүн микрофоныг өгье. За маш чухал те. За яг тийм. Тэгэхээр нөгөө нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль батлагдаад 2 жил орчим болж байгаа. Тэр хуулийн хүрээнд одоо энэ бүтэц буюу үндэсний зөвлөл гэж юм байгуулагдах байгаа. Тэгээ энэ нь яг эцсийн байдлаар албачиж ирсэн мэдээллийг би одоо аваагүй. Ер нь бол өмнө хүний хөгжлийн бодол байнгын орон дээрээс өнгөрсөн хавар ярьж байсан юм байна. Тэгэхээр энэ зөвлөл бий болж энэ дээр эрхлэх асуудлаар энэ зөвлөлд нь юу орж байгаа вэ гэхээр таны саяны хэлсэн нөгөө салбар бүрийн одоо албан хаагчид те салбар бүрийн төлөөллүүд энэ зөвлөлд нь орж нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг хангуулах ийм бүтцтэй байгаа энэ хууль нь. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд өөрөөр хэлбэл эсвэлтгүү гэдгийн зан хуулиараа энийг ингээд заасан. Тэгтээ тоо мэдээлэлд үн гарцсан. Одоо аль салбар юугаа хийх юм? Жишээлбэл аж ахуй нэгж байгууллага шинээр одоо байгуулахдаа жорлонгийн асуудлаа яаж шийдэх гэдэг бид нар өнөөдөр хуульчилж өгөхгүй юм бол болохгүй. Гэтэл хуулийн санаачлаг гаргахын тулд нөгөө салбарынх нь одоо сайдан ч юм уу салбарынх нь одоо удирдах шийдвэр зөвлөлийн хүмүүсийн оролцоо маш чухал байгаа байхгүй. Тэр энэ дээр яг нөгөө тэр таны хэлээд байгаа эсвэлтхүйг үйлдэл болгохтой холбоотой зохицуултыг гаргах зорилгоор цугласан байгаа одоо хүртэл цугласан байгаа мэдээлэл хэдүүлээ аваад за энэ дээр үндэслээд тэгвэл ямар чиглэлтэй ямар акшн буюу үйлдэлүүд хийх төлөвлөгөөг нь гаргуулах зорилгоор би энийг яриад байгаа гэсэн. Тэгэхгүй бол яг үнэн орхигдоод байгаа. Одоо нийслэл 600 мянган нөхөн жорлон байна гэж ярьсаар л байгаа. Шинээр аж ахуй нэгж байгууллага ер нь нийслэл болон төв суурин газарт бий болчихвол байгаа бол тэн дээр бид нар хөрсний бохирдлоо сэргийлэх төр журам дүрмийн одоо зөвшөөрлөлд нь оруулдаг ч юм уу те энэ дээр нэг тийм процессыг илүү зааж чиглүүлж ингэж хянаж өгөхгүй бол бид нар энэ нөхөн жорлонгоос салахгүй тэгээ хөрсний бохирдолтойгоо хэвээрээ усны бохир хэвээрээ ингэ байх гэдэг байхгүй. Тэгэхээр ийм зорилго агуулгаар л энэ хяналт шалгалтыг гэж санал оруулсан байгаа. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ хамтарч ажиллаад шийдэл гаргалгаагаа илүү нүдэнд харагдаж гарт баригдахуйц болох боломжтой гэж үздэг юм л да. Баярлалаа.